Үгнээс нэг чухал үг харагдчихлаа л да. Хагас төсвийн байдалтай гэдэг байгаа. Ерөөсөө энэ төсвийн байдал нь өөрөө яг инфляцтай нөлөөлөд байдаг. Тэгэхээр мөнгөний бодлогоо сангийн бодлоготой хэлцэхдээ яг адилхан хэм хэмжээнд үзэхгүй бол одоо өнгөрсөн 2 жилийн хугацааг бид нар мэдж байна. Тэгэхэд мөнгөний бодлого бол ерөөсөө 7 хоногийн дотор нэг хагас асуулт асуугаал тэгэл дуусчдаг. Гэтэл яг мөнгөний бодлогодоо нөлөөлж байгаа зүйл нь тэлцэн төсөв буюу бүтээмжгүй эдийн засгийн зарлагууд нь нөлөөлөд байгаа тал дээр энэ Монгол банкнаас бас дүгнэлт санаачлаг гаргаж ажиллах ёстой гэж бодож байгаа. Тэгээ энэ тал дээр та нэг дэлгэрэнгүй тайлбар хэлээд байгаа чинь. Наран цогтой. Тантай санал нэг байна. Яг тэгвэл энэ Төв банк өөрөө нэг талдаа энэ инфляцийг хязгаарлах үндсэн чиг үүрэгтэй боловч нөгөө гараараа ингээд хагас төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлээд ирэхээр энэ мөнгөний зах зээлийг хөөсрүүлэх ажилд оролцоод байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр ерөөсөө бид нар энийг ер нь хийхгүй байх ёстой. За зайлшгүй нэг 2 чиглэл гэсэн тэрийг бол зүгээр жичээрнэ. За мөнгөний бодлого хэлцэх асуудал дээр тантай би бас санал нэг байна. Ер нь зүгээр өөрийн Төв банкных нь өөрийнх нь оролцооч дээр за тэгээд их хурал дээр авч хэлцэж байгаа байдал нь ч гэсэн бас нэг тэгсгээд таны хэлж байгаа шиг яваад байгаа. Энийг бол бид нар их нарийн хэлцдэг болох хэвээр. Мөнгөний бодлогод их ач холбогдол өгдөг байх хэвээр. За яг мөнгөний бодлогын их хурал баталсан бол тэрнийхээ хүрээнд л төсвөө баталдаг байх хэвээр. Энийг шаардлагатай бол бид нар их зүйн өөрчлөлт хийх хэвээр. Бүр энэ хатуу төсвийн алдагдaltaгүй явдаг зарим